Өөрийн хүссэн CS тоглоомын скинэ exchange болон апгрейд хийн Keydrop-оос аваарай. Мөн Vivid промо кодыг ашиглан цэнэглэл бүртээ 10% хөнгөлөлт авч манайхаас зохиож буй giveaway-д оролцож скин эзэн болоорой. Keydrop. Хамгийн хурдан орлол зарлага, хамгийн бага спрейд, хамгийн хурдан арилжааны гүйцэтгэл, хамгийн их арилжааны сонголттой. Азийн хамгийн найдвартай, даатгалтай Forex broker MOT-FX. Plus Mongolia. Million Goats. За сайн байцгаана. Өнөөдрийн дугаараар та бидний сайн мэдэх манай Мөнд яах буюу Кадис оролцохоор ирсэн байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагуудаар MFT Forex болон Keydrop, Plus Mongolia, Million Goats нар хамтран ажиллаж байна. За ямар ч өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирсэнд баярлалаа. За намайг урьж оролцуулцад баярлалаа. За тантай бол шууд бүр амар олон асуултууд нэг бэлтгэхгүй. Угаасаа ярьж итэл яриа гараад ирэх болов гэж бодоод байгаа байхгүй юу? Юу ярих вэ? Одоо тэгэл юу гэмдэ хүмүүсийн айл болох мэдхгүй талаас нь л ярил гэж бодод байна л да. Угаасаа тэгэл тоглох талаас угаасаа хүн болго мэдж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр энгийн ярилцъя гэж бодож байна. Тэр ер нь за анх одоо таны ер нь компьютер тоглоомтой танилцсан түүх ч юм уу? Ер нь Dota руу орсон түүх ч юу юм? Dota руу орсон уу? Тийм ер нь компьютер тоглоомтыг анх яаж компьютер тоглоом. Бүр багтаа баха яг санахгүй байна. Яг сайн санахгүй байна. Тэгээд яг хэддээсэн бүр баг тэгэл ойлгоч бүр жоох сургуульд орж байгаа. өөр юм тоглож ирсэн мэт анх бол тэгтээ Dota-гоос. Бүр Sega баг Sega-ны гар тэр 2 3 та ч юм мэдэхгүй. Манай харин Sega Mega-тай байсан бохоггүй юу? Манай аав бас нэг тиймэрхүү тоглолдог байсан юм шиг үлээ. Хороолч Sega-ны газар дээр ирэх байдаг байсан шүү. Тийм. Тэр чинь өөр сүултээ би бүр өөрөө мэдээ орсон. Бүр мэдээ орохоос өмнө манай тарим байсан гэдэг юм. Мэдхгүй бүр жоохон байхад манай аав ингээд тэр нөө хятад одоо тэр ялаа буудны гэж ирд юм да хүмүүс. Нэг тийм хятад компьютер байдаг байсан шүү дээ. Sega-ны өмнөх. Бүр өмнөх. Одоо тэр танк манкнаас өмнөх байхгүй. Тийм тоглолдог байж байгаа. Тэгээ бүр Sega-тай болсон байгаа. Тэгэл тэрийг мэдээ орохдоо л барьж исэн тэрийг үе сандаг байхгүй. Sega тоглоод. Тэгж ихсэн шүү дээ бүр тоглоомж. Багасаа л тоглоом тоглож. Dota руу, Warcraft руу. Тэр чинь бол PC үлдчихэж байгаа. Одоо тэр платформ гэх юм биш те. Sega, Sony хороолч үгс амар их байдаг. Тийм. Подол болгонд идэг гэсэн. Тэдний чинь тоглоо явж исэн чинь манай нэг анги хөхт амар гоё тоглоом байна. Наад болцсон байлм яа. Тэгээд тэгэхэд манай 10 дугаар оролт байсан байлаа. Одоо хамгийн анхны PC дагуулж орж байгаа. PC ч гэстэй интернет кафе байхгүй тэр. Тэрэн дээр нь тоглоом суулгацсан. Тэр нь одоогийн Counter Strike л байсан би хэлээ. Тэгээ Counter тоглоод анх тэр нь 3 дугаар анги байна. Тэгэж Counter-тай танилцчихсэн. Тэгээ би ч Counter ч байсан байхгүй. Тий. Бүр сүүл 6 дугаар ангид илүү Dota сурсан байхгүй. Warcraft. Бүр сүүлд юм биш. Тий. Тэр чинь яг нөгөө хөгждөг чи яг байдаг л байсан л да. TFT тоглолтог л байсан билүү юм болоо. Эсвэл нөгөө campaign хийдэг байсан шүү дээ. Үедээ авдаг. Зүгээр Warcraft-ийг. Ямар өөрийнх нь одоо storyline-ийг тий campaign гэж шууд товч дараад эхэлдэг. Сайн жишээ нэг ямар урт биш үстэй. Урт цөөхөн шүү. Тий, тэр их тэгэл давтаад авна шүү дээ. Тэр чинь тоглолтог байсан. 50 level жилөө нэг хэвтэй Dota байдаг байсан шүү дээ. 3 замаар. 50. Тэр одоо яг анхны коридор мордоор бол бас тоглож байсан. Тэгээ явж байгаа тэр чинь нөгөө хамгийн гоё юм шүү дээ. Одоо хүн болгоны тоглосноо 50 level. Тий, тэг Footman. Тэр extreme гэж үүдгээс мэд. Extreme Judgment. Тий. Мэдвэстэй тийм байх. Тэд нар ч бас ихнийх нь вершнүүд байж байгаад тэгээ тэд нар ч гоё юусэн байхгүй сүүл. 50 level ч гоё юусэн шүү дээ. Нийлээ балаастай болсон шүү. Тэр нөгөө нэг perma бааштай маашдаг нь хүртэл албатай юу? Тий, болж мэлээ сүлтээ нэг бааш аваад яадаг. Тэгээ тэд нар ч бүгдийг тоглолцоо тэр чинь. Бараг Монголын тоглолтог хүмүүс л туусан зам баг. Dota руу бол бүр сүүлд юм биш. 6 дугаар анги хэрч хэднэ. Тий, 6 мурга бараг 7 шуудлаа ирвэл. Нөгөө ангийн хүүхдүүд нөгөө бид нар ч нөгөө бас контр тоглолдог гэсэн. Манай сургуулийн контр ч мэсэн. Манай нэг дээдлийн ангийнхаа энэ контр тоглолдог гэдэг мундаг. Ямар огн жилээ. Тийм нөхдөд. Ямар сургуулийн? 11 шүү дээ. 11-р сургууль. Тийм. Би яг 11-т орсон чинь бүгд контрч юм байсан шүү дээ. Их сургууль таанд төгслөө. Их сургууль ямар мэрэгчлэр төгссөн шүү дээ. Мэдээлэл технологи шүү дээ. Би ч IT шүү дээ. Хүмүүсийг IT гэж дуудаад идэг IT шүү дээ. Тэгээд одоо хөндөрсөн. Гэтэ яах нэг тодорхой хэмжээний би ч олон жил ажилласан болохоор. Тэгээд байнга апдейт хийж явахгүй бас болдгоо мэрэгчлээ. Өөрийгөө байнга апдейт хийгээд хөгжүүлж явахгүй. Одоо бол хөндөрсөн. Би хөндөр дуудаж шүү дээ. Таны нэрний чинь түүх юу лээ?
Нэрийн төгсч одоо яг одоогийн Аним би ч илүү. олон нэртэй Юу илээ? тийм тэгэл нөгөө тийнейжрүүдийн ялгаагүй шүү дээ. Би ч өөрөө веб байсан. Аха. Тэрийг л хүлээн ширнэ. Улаан веб байсан. Тэгээд миний тухайн үедээ одоо бол алдартай болчих вебтүүнүүд. Хүн болгол вебтүүн хийж байгаа. Тэгээд сүүлд соло левлийн бааш. Тухайн үеийн соло левлинг байсан бохгүй юу? Аа энэ Nobless гэдэг нэг манхаа болохгүй би вебтүүн. Тэгээд харсан чинь ингээд тухайн үедээ дараагийн төвшин байсан чи өнгөт мөнгөт бүр амар байсан. Хар манга уншдаг байсан үүштэй хүмүүс. За. Эсвэл light novel энэ төр шүү дээ. Ер нь хэдэн оноос энэ нэрээр тоглолоо тааж байгаа. Тэгээ 10 дээр үеэс. 14 мөрдөх. 14. 13 мөрч байна. Анх энэ манга гараад нэг хитгэн чаптер болж ирсэн гэж бодчихлээ. Би яг мангагийн сайн мэдэхгүй байна. Үздэг болохоор. Би яг нэг онгоо явж ирсэн. 30 л 40 чаптер уншаад тэгээ нөө угаасаа бүр балансгүй харахгүй. Алдаатай. Тэгээ за энэ нэрийг авчиг гэдэг. Би байсан. За. Таны одоогийн яг ажиллаж байгаа channel шүү дээ. Хэдээс. YouTube уу? Тий. Тэрийг яг та яг анх яагаад нэргээд яаж хөгжүүллээ? Бас сайн санахгүй байна. Яг оны санахгүй шүү. Олон жил болсон хаа. Миний санаагаар бол анх хаагийн стрим мэдвэсэн шүү дээ. Тий, анх стрим мэдвэ. Би ер нь бол стрим мэдвэсэн. Тий, тэрийг бол мэдчихэв. Би бол та баг ер нь Dota-гоор баг Монголын анхны стримүүдийн нэг үстэй. Мэдхгүй. Би чи Twitch дээр 1000 савтай байдаг шүү дээ. Чи 2012 онд ч үлээ. 12 онд үздэг байсан шүү дээ. Тий, би Twitch КТ нэг Spirit Travel тоглож молдог. Тий, тухайн үед нөгөө би чи өөрөө жоохон high rank байсан аахгүй. Тий. Санкет 2 л хийдэг байсан шүү дээ тухайн. Тий, тухайн үед хийдэг байсан. Тэгээ би нэг Twitch дээр хийж байгаад тэрийг өдөө яг яага хийсэн нь мэдэхгүй байна. Би бүр стрим гэж мэдэхгүй шүү дээ. Би тэр чинь байнга үздэг байсан аахгүй. Харин улсаа гэж хүмүүсээ тоглоод иддэг байсан. Тий, найзуудтайгаа хамт тоглодог. Тэгээ би өдөө яг тэрийг ямар зорилгоор хийжсэн санахгүй. Би л стример болъё гэж ер нь боддог. Бараг боддог. Тэгээ сүүлд тамир хийдэг байсан шүү дээ би л. За тийм. Би хагийн ус хийдэг байсан аахгүй. Тийм. Тэгээд бид гурав нэг ковид яг локдаун нэг ирэхгүй. Гэртээ хүн болгоо хөвтчихсэн. Нэг тэмцээн хөтлөгч хийчихдэг байхгүй юу. Тэгээ амар их хүн үзээд. Бүр амар их хүн үзээд. Тийм. Тэгээд бодсоо аахгүй. За ер нь бас стрим юу л юм бол хүмүүс Dota ус үздэг юм байна шүү. Тэгээд тухайд би тэгж бодоагүй. Тим их хүн үздэг гэж бодоо нөө Монголын Dota ч үхсэн байсан юм. Ер нь ч үхэж байгаа дөө. Тийм. Би дөө бүр үхсэн гэж бодож байсан аахгүй. Тэгсэн чинь тэгээ хүмүүс сонирхдаг хүмүүс амар их байсан. Тэгэхээр за нэг тодорхой хэмжээний хүмүүс бас Dota үздэг юм байна наад чиг гэдэг. Тийм бодож баг Dota ч баг CSS их байсан мэт. Баг л тухайд яг тэгээд хүмүүс уналттай л байсан юм л да. Одоо нөө Лилга энэ төр чинь байхгүй сүүхтэй тэгээ бод. Юу штэ. Хагийн нөгөө reality rift юу юм. Тэгээ reality rift үед Монголыг төлөвлөлт ганцхан тоглогч байсан шүү дээ Dota. Тэгээд хагийг стрим хийсэн хүмүүс амар их үзчихсэн. Тэгээд хамт хөтлөгч хийжсэн. Тэгээл юу нэг хэлсэн. Тэгээд сум мом гээл эхлээл кэдэс бүлэлт гээл эхэлсэн шүү дээ. Тэгээ бүлэлт. Би тэрэл. Гамбад. Өө чи. Хөөл зөрчөөдөг шүү энэ. За тэгвэл шүү дээ. Та сүүлийн үед ингээл чатыгаа ингээл янз бүрээр хэлдэг шүү. Тэгвэл та ингээд өөрийнхөө YouTube чатыг Dota-гийн нэг баатараа зөөрлөлтэй. Dota-гийн нэг баатараараа YouTube чатаа. Гамбаддаг. Toxic. Тэр хуучны нөгөө Сикаге боолчиг санагтаад иддэг ш надаа. За яагаад? Мангар гамба нөгөө ягаа. Зерөө дэмэж дөрвийн оронд ордог. Тийм нэг тийм бүр тэгээс 200 үстэй тэр чинь. 25 үстэй. Секунд нь бас гамба байсан. Тийм бохгүй юу. Маа цаач хоёр туйл гэдэг юм. Ингэчээ тэгчээ гэдэг юм ерөөс. Эсвэл ингэмээр тэгмээр. Хамгийн хурдан орлол зарлага. Хамгийн бага спрейд. Хамгийн хурдан арилжааны гүйцэтгэл. Хамгийн их арилжааны сонголттой. Азийн хамгийн найдвартай, даатгалтай Forex broker ModFX. Тэ зөөрлүүл тийм л байна. Яг баатраар бол штэ. Баатраар нэг амар болох. Огр юм ажиллах штэ. Огр болох. Тэг ингээ явж байгаа. Дэв наазаа унтдаг. Нэг тийм их хөө. Тийм. За тэгвэл ер нь одоо өдний хүртэл ингээд за маш олон жил Dota тоглож шүү дээ. Та ер нь одоо Dota-гийн бүх үеийнхнийг л мэдэн шүү дээ. Тэг яг Монголдоо бол тийм гадарна. Өдний хугацаанд ер нь хамгийн гоё дурсамжтай байсан үеуд юу юм уу? Ер нь яг мартагддаг үеуд. Үгүй яах тэгэл хожиж исэн үеуд бол тэгэл бүгд л гоё шүү тийм шүү. Бид тэр хожоод ялтай болж исэн болохоор хожиж исэн үеуд бол гоё байна. Яг зүгээр өөр бол писийн тоглодог гэсэн үг л гоё шүү. Бүр дээр юм яа. Тийм бүр писийн тоглодог тийм. Хонж монолоо. Тийм бүр биш одоо бүр бүхэл насаараа л писийн тоглос. Писинд баг амьдралын хэчнээн процент ч юмсыг мэдэхгүй шүү дээ баг амьдэрч исэн юм чинь. Одооны хүмүүс тэр мэддэг болов. Мэддэг байна. Одоо харин бас жоохон ялгаа тийм юм шиг санагтаад идэг шүү дээ. Одоо нэг тийм амар өсөглөн би санагддаг байхгүй юу. Одоо ингээд
Dota яг тоглож байгаа шүү дээ. Хүн болго ингээ Pro ол юм болоо гэж тоглож байгаа. Яг хүн болго амжилт гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ нэг тийм өлсөөгөл юм шиг санагдаад байна. Бидний амьдрч чинь хэцүү үс шүү дээ. Нэг лангийн нэг 10,000 төгрөг тэр чинь сүүл 50,000 төгрөг болж байгаа шүү дээ. Нийлэх болоо бооцоод анх бүр 10,000 төгрөг тоглож байгаа шүү дээ. Нэг хүний 2,000 төгрөг. Тэгээд тэр чинь нэг бас хоол олж идэх гээл тухай үедээ тийм баг. Анх угаасаа 10,000 л тоглолт гэсэн. Тэгэл тэр мэрэж тоглох бөө сандарч байна гэсэн анх би. Тэгэхэд одоо ч зүгээр нэг qualifier дээр нэг тэмцээнд тэнцэхэд л явхад л ямар мөнгө авах вэ тий. Би л үгүй тэгж бодох хэвээр болоо гэж бодоод. Өөдөө боддог л ах л та. Гэхдээ яг ялгаан тийм л. Хуучны за тэрнээс өөр гоё дурсамжууд байхгүй. Одоо ч л орчин үед ч юм эсвэл хожиж исэн дурсамжууд өөр одоо 425 Монгол зүй их ч юм эсвэл амар тийм надад бол одоо хамгийн сүүлд үлдсэн бол Лилган хамгийн анх эхэлж байгаа гоё хийсэн шүү дээ. Лилган гэж нэрч байгаагүй тийм квалификаци бүр анх тийм хишгээ нэг өдөр хилдүүлээ. Би яг хөлөө углаа хөвчихсэн үед тэр ковид болоо та. Би өөрөө Орсын яг үнд тэр квалификаци хийж байгаа. Хасагдчихээ хожигдоод. Тэгээ ингээд дэше үедээ эсгэрсэн байжсэн чи хишгээ ирдэг байхгүй. Бидэд ингээд тэнцвчлээ шүү дээ. Тэр чинь гоё юм болж тэнцдэг шүү дээ. Нэг баг нь яадаг ч үлээ. Тэр чи дүүрт орцоо байдаг. Тийм. Тэр нь ямарсан дисквалифай хийгддэг тий. Тийм, дисквалифай хийгдээд манайд ороод бид нар ингээд тоглохоор болчихлоо шүү дээ. Юу шүү. Та нэг хүрээ дээр хийчихээ. Тэгээ нэг хожигдчихдаг үл байдаг. Би нэг хожигсных дараа утсан санагдаад байна. Тэг эхлээд нэг эхний 7 хоног байхгүй хожигддیں۔ Тэгээ дараа нь дандаа очдог. Тийм. Тэгээ бид яг хөө тэр нөгөө дурсамжтай гэснээс нөгөө бүр анх ингээд яг нэг өрөөнд тэр чинь яг хоо том л ах л та. Гэтэ одоо одоогийн нөгөө бүгд компьютер стандартыг бодох юм бол жижигхэн бохгүй юу? Нэг өрөөнд ингээд ярьж байгаа. Тийм, нэг өрөөнд ингээд бөөнөрөө ингээд ийм гуцаа тавиад унтаад ингээд өдөрч бид бүр яг л Dota л ярьдаг. Бүх газараа Dota ярьдаг. 0 орохоос бусдаар баг Dota ярьдаг. Хоол идэж байхдаа хүртэл Dota ярьдаг. Тэр амар гоё юм шүү дээ. Бүр амьдрал бүр бүх юмаа цогтой хийж байгаа шүү дээ. Та тэр тавыг ер нь өмнө бүгдийг мэддэг байсан уу? Үгүй, бүгдийг мэддэг. Наад шиг л мэддэг байсан. Би ихээ мэднэ яг Байсукыг лан дээр харж ирсэн. Бэлгүүнийг ус лан дээр нэг харж ирсэн. Өөдөөс нь тоглож ирсэн үү? Тийм, өөдөөс нь л тоглож ирсэн баг. Нэг баг болж тоглолдог ч. Би эсийг сайн сандгүй юм тэрийг. Ямар ч Байсукыг би л харж ирсэн баг. Байсукыг харж. Тухайн үед одоо хэр санагддаг байсан? Одоо ингээ бүр ингээ танигдаг байх үед нь тэд нартэй тоглох. За надад бол болоогүй юм шиг амар гений юм шиг санагддаг байсан. Яг Dota тоглохын үед л тоглолдог. Айгу гений юм шиг санагддаг байсан. Тэгээд амар сайжирсан л та. Тэр яг бид нар бүр яг л тэр нэг амьдэрч эхлээл тэр чинь нэг хагас жил хүрэхгүй шүү дээ. Нэг өвөл واخгүй. Нэг өвлөөс хавар хүртэл. Тэгэл танигдахгүй байсан л тэр үед. Чи бодохгүй да хамгийн анх эхлэхэд коуч нь хамгийн өндөр ранктай байсан л байна. Тэгээ би нөгөө тийшээ явбал тэр чинь ингээ бүгд бүрслээд баг тооф цовч болдог амар ранк юм шиг байхгүй. Тийм л байсан. Хэдхэн сар хугацаанд. Тэр чинь тэгээд нөгөө бүх юм хоригдсон. Угаасаа хүнд хийх юм байхгүй. Ямар ч хийх юм байхгүй. Бүр гадагшаач гардгүйс маа 26-аг чинь бүр яасан штэ. Бүр хорьсон штэ ягаад нэг хамгаалтаараа. Тийм 26 дугаар дүр. Тийм яг би бас 26 их байсан. Тийм 26-аг л хоригдоод тэр чинь бидэрт баг хамаагүй байсан штэ. Угаасаа л яг тийм амьдралаар амьдарч байсан болохоор нэг ч гарч мар. За тэгвэл яг тоглогчийн хуваар байсан тийм гоё дурсамж ч одоо тоглогчийн хуваараа тоглодог байх үе чи амар гоё хожил бүр нэг. Амар гоё ажлаа. Амар гоё ажил. Хаяа нэг кор болоод хождог байсан юм болоо. Хаяа мэдээд яваад ч юм уу каример яваад. Тэр чи их гоё юм байсан. За чи юу илээ? Цогт энтертэй хаа гэж тоглодог байсан. 425 байсан. Тийм, ер нь 425, сүүлдээс 425. Анхных нь ер нь юу нэ? Бүр анх одоо тэр юу гэдэг вэсэн. Ер нь ихэнх хүмүүс мэдэхгүй баха. Тэр би бол бүр хамгийн анх шүү дээ. Game Arena гэдэг PC-ний багт орж ирсэн. Бүр хамгийн анх. Аль Game Arena гэдэг. Мэдэхгүй шүү дээ. Анхны Game Arena л. Тийм. Ямар ч нөгөө юу биш. Ахуу юм шээ, юу гэдэг вэ? Ахуулж. Мэргэжлийн хувьд бид үүсэн шүү дээ. Хамгийн анхны Game Arena чи яга санаж юм чи доош ордог. Мөнгөн завгийн. Тийм мөнгөн завгийн. Тэр чинь хоёр дахь нь баггүй. Хамгийн ихнийх маа сургуулаа хийж үзсэн 10 жил. 11 дэх сургууль. 11 хийж өдөө. Тийм хамгийн анхны Game Arena байдаг үлээ. Тийм. Төмөр замд байдаг чи хоёр дахь нь юм уу? Үгүй төмөр зам чи сүүлд шүү дээ. Тэр 3 4 ч юм уу 5 ч юм уу мэдгүй. За. Тийм. Тэгээд тийм Game Arena-гийн баг болж ирсэн. Би бүр ямар хүмүүстэй байсан? Сөнөө байсан ямар ч. За. Тэрийг л санаж сөнөө байсан. Сайлэсэр гэж тоглодог байсан. Сөнөө байсан. Тэгээд одоо бус багийнхнаа сандгүй. Би бүр хамгийн анх нөгөө Arena тоглолцоод биш гэрээсээ л тоглож байгаа байхгүй. Холоос онлайн тоглогч байсан гэсэн үг тухайн үедээ. Тэгээд үжсэн чинь нэг хамт Arena тоглолдог хүн дууддаг байхгүй. Нэг тэмцээн болж өстэй ирээд ороод ирчих гээд. Тэг яг нөгөө тухайн үеч Royal Mail байхгүй. Үс бүгдийг чаддаг. Тэг би офлайн тоглож байсан.
Тэгээ манай ог хоёрт орчих. Тэгсэн чи би багт орчдөг. Тэгэж эхэлж ийсэн аахгүй. Би анх тэний чи 2012 илүү 3 оноос л хайд тоглож авах чинь л мэдэж эхэлжсэн аахгүй. Тэрнээс өмнө зөндөө баг дамжсан. Одоо хамгийн анхны тэр улсын аврал гэдэг үеийн тухай үед. Одоо тухайн үед улсын аврал ялчгүй мөн баг. Ингээд шигшээд энэ хамгийн том дэмцээ. Инсомниа гэж баг гэдэг үсэн. За Манайх. Одоо бид нар бүрдүүлсэн анар байдаг үсэн, жилаа байдаг үсэн. Тэгээ би ингээд спорт нь ариун болор байдаг үсэн кэри дээр. Маа нэг бичлэг үеийнхээ нэг YouTube дээр мега хамгаалал комбек хийдэг. Би хийч байсан. Ариун болор метоса хийсэн. Би эсийг сайн санахгүй. Нэг тийм бичлэг байгаа YouTube дээр одоо болтол байдیں۔ Мегагаас хамгаалаад ингээд тэр амар алиа гоё. Тухайн үед одоо бүр үнэхээр алиа. Гэтэ тэр одоо ч ажиллаж магадгүй зү. Маах ингээд одоо байгаа юм уу? Тийм маах төв дээр личи армор, тэринти армор тавьж байгаа хараарай. За. Тэгж төв хамгаалж байгаа. Нүцгэн төв. Тэгээ ингээ мега крипто манай 2 divine moment метосатай ч лээ. Нэг тийм байгаад нэг тийм ингээ. Тэр хожил бас нэр амар гоё байсан. Гэхдээ тэр тэмцээнд маах төрүүлж чадаагүй. Хамгийн анх би тайзны тоглолцод тэгэхэд хийжсэн байхгүй. Тайзны тоглолт ч одоо хэдэн оны ICT Expo гэдэг. Тийм. 11 он ч юм уу 12 он ч юм уу мэдэхгүй. Одоо сүүлд ингээ сайн санахгүй байдаг байхгүй. Амар олон дата тоглолцсон. Би ямарч нэг геймерийн циркийн геймерийн адил та нарыг нэг монголчтой нэг бас ICT Expo маш монголчтой тоглож байгаа тоглолтын дээр чинь яг араас ч үзчихсэн. Тэгээ анхыг тэнийг мэдчихсэн байхгүй. Тэгээ стрим мэдрээ чи оолж үзээд. Тэр сүүлд баг те. Би сүүлд 13 он л гэж боддог. Циркийн геймерийн нэг гэдэг чинь сүүлд шүү дээ. Тийм баг. 13 он л байсан баг. Dota 2 байсан юм чи. Тэгэхэд монголч Arucan тэр яг нэг Red Dota гэх Монголд анх тоглож байсан байхгүй. Би яг тэрийг чинь анх үзчихээ бүр шоконд орж байгаа юм чи. Та хэд уг ингээ амар ялж яваад байгаа байхгүй. Тэгээ монголынхаа ингээд Lycan, Nature, Nature, Invoker, Shaman юу ч хэлээ дандаа тийм нэг юм гаргадаг адрал авчих. Тэгэл та хэд уг ингээд уулзаал байлдвал ингээд шууд хожчихоор зөө. Тэгэл нөгөө хэд ингээд анх тийм юм мэдэхгүй байхад ингээд та нар ингээд голоор явж хат нөгөө чи хоёр линээр нь яваал бүшлээл ингээд тэгсээр та хэд байжсэн. Би яг тэрийг анх нь үзчихэл монголцынхны араас нэг communication-ыг сонсч үзчихэл бүр яг шүтчихсэн. Пүү энэ юу гэдэг Dota ороод ирээ. Тэгсэн чи яг энэ тэр TI дээр Red Dota анх гарч ирээл яг тэрийг л дуурайж лээсэн юм билээ. Алайслаа. Алайс. Тийм эсрэг багт нь цогт ямарсан таяр байсан. Тэг хин ч билээ. Би тэр нөгөө 425 байсан л үү. Юм байна. Бараг гана манаач билүү. Гүү хаа. Манай нөгөө маги энэ төр байсан баха. Би дидлээс. Харин тийм баха. Том маги бас мандах гэж хийх юм билээ. Тэг би дидл байсан санаа. Яаж тухайн үед үзчих. Тэгээд твич стрим ч олж үзээд авах мэдчихсэн байхгүй. Тэгэл цаашаа зөндөө лангууд дээр араас ч зөндөө үздэг гэсэн үг тэгэл. Тэгэл зөндөө үзэл явдаг гэсэн. Тэгээ болцсон да би ч тухайн үед. Тэгээ байж 15 онд нэг Монголд тоглоо. Тэгээ Dota тоглоом болцсон. Dota тоглоо барыг нэг жил 2 жил тоглох байсан. Тэгээд гардгүй өндөө. Би ч тэ нөгөө тамхинаас хүн гахгаа үзээд идэг тэр шиг зөндөө үзсэн шүү дээ. Тэгээ сүүлдээ одоо тэгээд эвлэрч байгаа юм. Би харин уусаа тэгэл гарах боломжгүй. Тэг яах нэ бүр багаас л тоглолцоолгоо одоо тэгээд салшгүй нэг хэсэг болчихсон. Хоолоо идэж байгаа юм шиг нэг Dota үзэхгүй л болохгүй. Тэгээд тоглохгүй бол бас болохгүй. Тийм л хэлж байна. Нэг үзэгчээс нэг ингэж асуусан. Одоо ингээд та ингээд чест тоглоход таяа ингээд наалдаад нь шүү дээ. Тэрийг одоо ингээд настай холбогдож чинь эсвэл таны одоо юу юм бэ? Эсвэл ингээд стрим хийж байгаа болоод тэрнээсээ ингээд сатараад байна уу? Яг юунаас олж байна? Яах вэ? Өөрөөсөө стрим хийгээд үзгэж би үл нэгдүгээр хэлнэ. Тэр чинь ингээд 2 дэлгч зарж байгаа би. 2 дэлгч зарна. Тэгээ юм уушин тэгээ процессыг дахиад тоглож байгаа. Тэгээ тэр үл яг хаа тэгээ шалтгаан заяа. Тэг болдог байхгүй. Болдё. Би одоо сурцсан. Тэгээ сурцсан. Гол асуудал чинь тэр чинь ингээд бас олон юм боддог байхгүй. Нөгөө өөртөө тоглоно гэх шүү. Нэг тийм юм бас болно. Эсвэл зүгээр сүүлдээ тэгээ олон цаг суугаад байхаар ууснаа бас тарих ажиллах болж төө. Гэтэ яг насны юм бага хуу. Би ер нь тэгдэггүй байсан байхгүй. Харин. Би ер нь тоглоомыг гайгүй тоглолт ирсэн. Ямар ч тоглоомыг гайгүй тоглол. Тэгээд дайжгүй тоглолцдог байсан. Одоо харин чадхаа болчиход байна. Жохон муу тоглоод ингээс наалтнаа. Яахаа. За бүх цаг үеийн хамгийн сайн тоглолдог. Хамт тоглож байсан ч хүмүүс ч 5 нэрлэе гэвэл. Бүх цаг үеийн чи бүр чатны асуулт асууч тээ. Чи маа нэг чатны төлөөлөгч болсон шүү дээ. Тэгээ зүгээр ер нь бүх цаг үе юу гадаад юм уу Монгол одоо та өөс бүх үеийнхэнтэй хамт тоглож үзээд мэдэрсэн хүн байгаа шүү дээ. Тийм болохоор л асууж байхгүй юу? Монгол оо. Тийм. Монгол одоо хуучин ч дээр үед ингээл Санке Арука. Тэгээ ройл юм уу? Гэхдээ ер нь зүгээр л нэг 5 хүнийг. Ер нь л Монголд хамгийн сайн Dota тоглодог гэсэн. Хамгийн сайн таа. Зүгээр л хамгийн сайн юм.
Ройл хамаагүй юм байна те. Ройл хамаагүй цаг цаг үе үе хамаагүй. арай хэлбэр болох юм байна те. За Монголд л ер нь спорт тоглогч хэд байгаагүй шүү дээ. За тийм ер нь бол Тий. тийм. Ер нь үе үед байгаагүй байжгаад сая олон спорт болсон. Арай нэг муунууд нь спорт хийдэг те. Тий, тийм байсан бохоггүй юу. Одоо спорт гэдэг ройлыг одоо ч ер нь хүмүүс ер нь нэг жоохон disrespect хийдэг бохоггүй. Тэгсэн уг нь ялгаагүй цаанаа бас нэг арай өөр төрлийн дотоо бохоггүй юу. Тэгээд одоогийн гарч ирсэн спортууд ч бүгд мөнгөдөг шүү дээ. Манай яг одоо онлайн тоглож байгаа. За одоо юм байна. Си. Тий, 5 дээр тий. Байсук. Тэгээ хааги. Өөр юм байна онлайн тоглож. Цүки. Тий. Төгсөртнийг оруулахгүй. Бүгдийг чаддаг ч хотод. Ингээд дөрвөн спорт тий. Тэгээ энэ дөрв бол угаасаа л ер нь бас сайн тий. Тэгээ мундаг бах. Угаас Монгол спорт гэж юу байгаагүй. Баг. За ингээд онлайн спортууд ингээд болчлоо. За коруудаас их юм бүр дээр висэх юм бол за шүүтинг бол угаасаа next level байсан. За би бас анх рат отог шүүтингээс сурч ирсэн бохгүй. За нэг хүн за шүүтинг. Тий, шүүтинг бол яалчгүй л монголчууд ч яг би бол шүүтингээс анх харж ирсэн. Рат отог гэдэг юм. Бүр дээр үед бохгүй. Бүр дээр үед. За шүүтинг бол мундаг байсан. Би бол хүлэмжшүрдэг. За тэгээд тийм бэ. За Storm тийм. Тийм бол яалчгүй л аюустай хүн байсан. Үнэхээр л доотоо тоглосон бол дааж өөр юм нэгэвч минь нэ. Тий. Тийм байна. За ариун болрог угаасаа л хүн болгоо мундаг гэдэг байсан да. Бас бүгдийг чадагч. Бүгдийг чадагч тий. Бүх рол тоглоно. Тий, надад тэр нь таалагддгүйсэн. Аль нэг ролоо яг гой бариад тоглосон бол одоо carry ч юм уу ч юм уу. Тэгсэн бол бас ондоо байх байсан байж магадгүй. Ариука бол мундаг байсан. Өөр. За санка бас мундаг байсан баг. За тий. Сайн байсан. За тэгээ одоогийн онлайн 3-ууд угаасаа бүгд ойрог л шүү дээ тий. Одоогийн яг офлайн дээр тоглож байгаа онлайн 3 мөнхөө 3 баг мөнхчин тэгээ сүүлд панда гарч ирчихэ. За ер нь сайн. Ер нь толцсон 3. За өмнө нь их юм бол Мука юм болоо. Мука юм болоо. Өөр 3 байхгүй. Тэгээ ер нь Монголд анх барахгүй 3 гэдгээр байлаа. Яг л дан 3 гэдэг хүн. Тий, дан 3-ыг гаргаж ирсэн хүн баг. Тэгээ анхдагч гэдгээр за Мукаг бас оруулчих. Тэгээ одоо юу гэлдэж байна. Тэгээ carry үлдчихсэн тий. Мид гэж юм ер нь бэс юм байна. Яг хөө тэгэл TM санкэ гэл. Хуудаад тэр бүгдийг чадагч нар хуудлаа. За одоо тэгээ сүхэл юм байна. Тийм сүхэл юм байна. Яаж ч мэдээсөө сүхэл юм байна. Тэгэл өөрийн хүссэн CS тоглоомын скин exchange болон апгрейд хийн Keydrop-оос аваарай. Мөн Vivid промо кодыг ашиглан цэнэглэл бүртээ 10% хөнгөлөлт авч манайхаас зохиож буй giveaway-д оролцож скин эзэн болоорой. Keydrop. Одоо нэг рол үлчээр. Одоо ингээд яг энэ таваас зүгээр л яг топ 5-ын л гаргая. Бүр яг нэг хүн рол хамаагүй яг зүгээр л бүгцаагүй энэ Дотагийн Монголын хамгийн топ. Тийм яа чаачиг хортой юм нэг гэдэг шүү. Хор биш үү? Зүгээр хортой юм гэдэг наачаа. За хамгийн амархан нь бол юм байлээ. Бүр хамгийн амархан нь бол сүхэл юм байна. За сүхээ за топ. Тэгээ угаасаа л мид юм байна. Тийм топ юм байна. За Монголын бүгцаагүй топ. Тийм топ нэг юм байна. Тийм. Тэгээд 3 бол бас гайгүй амархан байж магадгүй юм байна. За 2 хуваач. Ер нь муука анхдаг чинь ер нь мундаг байх хэвээр. Бүр анхны баг бүр рол хамаагүй. Ер нь хамаагүй. Рол ерөөс хамаагүй. Ерөөсөө л рол хамаагүй. Зүгээр л Монголын Дотаг хамгийн сайн тоглодог л 5. Хамгийн сайн тоглодог. Тэгэхээр чи одоогийн үе шүү дээ. Одоо бид нэр Дотаг хамгийн өргөл үедээ амьдарч шүү дээ. Яг хоо одоогийн л баг шүү дээ. Яг одоогийн 5 гэж байна. Тий, одоогийн 5 шүү. Үс яамш маргаан. Трейлер парк боёсыг л. Тий, яамш маргаан багчихсан. Газар тэнгэр шүү дээ. Гэтэ яг хоо тухайн үедээ ч гэсэн тэгэл монголчууд эд чинь бас л Ази ранг 1 2 3 гээл. Тухайн үедээ л бас яг тухайн үедээ тийм байсан болохоос одоогийн Дотатай харьцуулбал чадвар газар тэнгэр шүү дээ. За тэгж байна шүү дээ. Тэгвэл ер нь за хуучны дотоочдыг ингээл хүмүүс бүр амар ярьдэн шүү дээ ингээл домог байсан тэгсэн гэл. Та тэр хүмүүс үнэхээр амар чадварлаг байсан гэж бүгдийг боддог уу? Эсвэл тухайн үед угаасаа л дотог ингээд нийтлэг хүмүүс муу тоглодог байсан. Тэгээ арай нэг юу гэх англи хэллийг сайн мэддэг болохоор ингээд зарим юмнуудыг нарийн ширийн механикууд мэддэг байсан гэж боддог уу? Зүгээр нийтлэг юм байсан. Нийтлэг хүмүүс ер нь муу байсан гэж байна. Би бол зүгээр Warcraft дээр map дата үзчихдэг. Хүмүүс тэгж мэддэг л хэсэг. Ер нь би бас тэгэж л боддог. Тэгээ сүүлд нэг мөнхөө хагийн интерес сухаар үгүй тэр хүмүүс угаасаа л яг хөө сайн байсан хүмүүс бол байгаа л да. Угаасаа л муу байсан бохоо. Нийтлэг бол ер нь л угаасаа. Тийм болоод л амжилт гарах. Яг ч Азийнхаа qualifier-аас open-аас ч гардаг байсан. Тэгэхээр нийтлэг л муу л байсан. За тэгээд өмнөх ингээд дугаарууд дээр над руу ингээл амар олон хүмүүс амар сонин ингээл ингээд байгаа байхгүй. Сонь асуулт асуугаад наа ингээд тэнэг юм ааш ингээд яаж сайжрах талаар ингэж асуугаач энэ төр гэлдэг байдаг байхгүй. Тэгэхээр амар за та одоо ингээд зөвлөгөө өгөл дээ хүнд. Ер нь за хүмүүс ингээд гацчвал ер нь
яг яаж сайжрах, юун дээр анхаарах хэрэгтэй. Дотыг сайд Тэгэл тоглоно шүү дээ. харин тэгээд тоглохоос өөр яг за ингээд нарийн юм хэлэлт одоо энийг одоо танаас л асуухгүй л өөр хинээс асуух. Яг ингээд сайжрахын тулд ер нь юун дээр анхаарах хэрэгтэй юм дотог тоглох ч юм. Яг хаа зөв өнцгөр харах хэрэгтэй эхлээд. Тэгээд тэр чинь бас сонирн болчих жоох. Хүн болгон зөв харцдаг болоо. Одоо enjoy хийгээд тоглоом шүү дээ. Тоглоом. Эхний ээлж нь тоглоом биш гэж харах хэрэгтэй байна миний бодлоор. Чи ингээд нэг enjoy хиймээр байхгүй тий. Ихэнх хүмүүс бол ингээд enjoy хийгээд ингээд гоё явах гэж тоглож байгаа байхгүй. Хамаагүй. Ер нь бол хамаагүй. Тэгээ яг хожигээд тоглох юм бол энэ чинь шал ондоо. Тоглоом биш болчихоо байхгүй. Тэгж хамаагүй одоо яа тий. Зүгээр ингээд даа илдэг ч юм уу яадаг ч юм мэдхгүй. Бүхэл юмдаа ач холбогдлоо өгч хөдлөх хэрэгтэй хөдөлгөөн. Дотог ер нь гоё тоглоо хожигдсон ч гоё те ер нь яг ойлгож тоглох. Тий, яг зинхэнэ гоё доото тоглоо хожигдчих ч хамаагүй. Миний одоо баримтлал хэллээ бүр байга үгэлдэг шүү дээ. Зүгээр доото тоглолчвол ранк бол хамаа алгаад тэгээд ороод хожигч. Гол нь их хэлэхгүй байхгүй тийм. Яг зинхэнэ доото тоглоно гэж байхгүй. Паб тоглоход бол. Гэхдээ тэгээ яг бэлтгийг үл тэгэл паб дээр тэгэл атлист 100 тоглож нэг баатар. 100 тоглож ирсэн би энэ баатараар нэг жоохон сурч байгаа гэж ярих байхаа. Ер нь дотог шинээр тоглож сурж байгаа хүмүүс хитэн цагийг өнгөрүүлж иж яг нэг дотог арай нэг ойлгодог бол. 10,000 зам. Амар их тоглох тий. 900 арих чи хитэн цагтай гэдэг үлээ. 900 арих чинь CS нь 3000 цаг гэдэг үстэй. CS нь 3,000 гэдэг. 3000 гэдэг санагдаад байна. Тэгэхдээ амар утгагүй. CS яг ядаж ойлгоход арай амар. Жишгэрч амар тэнэг үлтэй. Одоо сагсаар би өөрөө гэлээ прототип жишээ тэнэг. Тийм болчихоо. Тэгэхээр тэр чинь нэг онцгой CS болчихоо. Тоглоом за яг CS арай нэг хүн ойлгоход арай амархан л да. Гүүштэй. Үгүй яг за Дотогийн механикийг бод. Энгийн зүгээр амичээр харахад л тийм. Тэрс нарийн болох юм бол тэгэл ялгаагүй л хэцүү байна шүү дээ. Одоо би жишээл бодох нь Дотог ингээ зүгээр эхлээд айтмуудын сурахад бас л нэлийн цаг. Харин хийдэм билээ. Би тэр сүүлд нөгөө дедлог тоглодог байхгүй. Тэг ингээ шопо нээсэн чинь амар лайтай цагтайцсан. Ингээ 4 пэйж юм. Тэгээ дотроо нэг 10 дэх айтемтэй юм билээ л дээ уг нь чаав. Тэгээ би бүр энэ яама лайтай юм бэ. Ингээ 50 60 70 айтем. Тэгээ нэг удаа бодохгүй доотогийнх шоп арай бүр их шүү дээ. Харин тийм ингээ хууц зүгээр ном шиг юм байж тийг ингээ пэйжтэй олон байжтэй. Тийм л юм бэлээ. Би харин ингэсэн байхгүй сүүлд email тоглож сурах газар ойлгодог болох email-ийн багтаа шүү дээ. Тэгээ уусаа нь ойлгодог байхгүй тоглох сурах гад тоглосч үнэхээр чадахгүй ингээд мангар олон баатарт скиллийн нэгт ингээд сурч чадахгүй байна заяа. Хоёр тэр айтмуудыг үнэхээр ойлгохгүй. Тэгэл доото шиг их айтем залхуу тий доото шиг айтемтэй доото шиг их баатарт. Тэгээд тэрийг ингээд бүгдийг сурахын тулд мэдээж асрыг цагт ямар ч боломжгүй санагдаад байгаа. Яг бүгд поро тоглох боломжгүй л. Нэг зүгээр нэг баатар аваад гүйдэг тий. Нэг тиймэрхүү л байх хэрэгтэй юм байл шүү дээ. Одоо зарим хүмүүс баг цаг нөхцөж байгаа шүү дээ. Бид нэг хийх өнгө байж байгаа. За нэг тоглолцъё. Тэгээ тэрийг хийсээрээ сүулдээ сонирхдаг л болдог л ах л та. Тэгээ яг хожигээл тоглол бол арай л өөр өнцгөр харна л та. За та мяд хэдэн жил ажиллаа? 10 жил. За 10 жил ажилласан ажлыг ингээд хаяа доотор орж байгаа шүү дээ. Одоо яг та тэрэндээ харамсдаггүй ер нь юу гэж боддог? Үгүй одоо тэгэл өнгөрсөн юм ч одоо. Тэг өнгөрсөн шийдвэртээ харамсагч тийм нэг шүү дээ. Тийм нэг. Энэ муу шүү дээ. Одоо буруутсан чи сайцсан ч. Тэгвэл тэрүүгээр өргөжлүүлээ явжсэн бол та одоо яг яах байсан бэл? Доотор байгаагүй. Одоо юу болохыг хинч мэдэхгүй шүү дээ. Би олон юм байсан. Яг юу мөрөөдөж тийм ажил хийж. Би нөгөө нэг угаасаа анхнаасаа жоохон академик тал руу сонирхолтой байсан байхгүй юу? Уг нь бол тэгээд яг нөгөө доото гэсэн нэг бүр лай болж байгаа байхгүй юу? Тэгээ минийх бас яг тийм. Тий. Би ч анхнаасаа угаасаа академик байсан. Уг нь гайгүй хичээл хийдэг байсан. Ер нь тийм сонирхолтой. Тэгээ тэрнээс яг салж чадахгүй юм 2 дахь төс байхгүй. Яг аль ч үед ер нь 10 жилдээ багтаа ч их сургуультай багтаа сүүлд ажил дээрээ ажиллаа хийж байгаа ч тийм байсан байхгүй. Тэгээ ерөөс ингэж нэг 2 дахь нэг шийдвэр гаргаж чадахгүй. Тэгээ нэг тим яваад дүүсээ. Тэгээ би нэг л унтц хэрэгтэй гинцэл. Одоо яа тийм гац удаа дотоод чигээд тэгэл гарчихсан. Хоёулагийнхыг адилхан коронавигийн үеэр та тийм шийдвэр гаргасан мэт дээ. Үгүй юу? Тийм тэр нөгөө яадаг юм бэ лээ. Хүн нэг бис бодцоо тэгэхэд тэр яг хөө тэгээд нэг дай газар дорс гэдэг шиг би зөв хөлөөл хоогалцсан л та. Хүн ер нь бас нэг жоохон өөртөө юм ярил зүгээр их санагдаа. Одоо бид нар ч орчин үед ерөөсөө өөртөө нүүр тулах тийм цаг байдаг байхгүй. Тэгээ сэрэл шууд яа одоо Twitter хоорондоо юм ярьдаг ч юм уу сошиалор шууд нэг хүнтэй ингээл тэгэл явчихдаг юм байлээ. Тэгсэн чинь би яг хөлөө уусан чинь гэртээ гавгаа цаахтай байж таараа. Миний ком юм би тоглож болохгүй. Тэгээ би ингээ өдөржингөө ингээл эсгэрээ хөвчдөг гэсэн байхгүй. Тэгэхэд айгүй олон юм бодд юм лээ хүмүүс. Хэвээ ингээ анализ хийдэг юм лээ. Эхнээс ингээд одоо яах юм. Гэтэ яг зөвч би бурууч тэгэл шийдвэрээ гаргах.
Би ч бас хичээл ном гэж багасаа амар бол явал. Дотоод яах вэ гэж бодож байгаа. Тэг коронавигоос болоод ер нь хоригцоор байгаа л аль дотоор байл Яг ковид хүн болгоны амьдрал бас жоох өөрчлөгдсөн баха миний бодлоор. Ер нь яхааргүй амар. тийш чигээрээ л өөрчлөгдсөн баг. Тэгээд тэрнийх нь нэг одоо кейс нь одоо мань бидний ах гэж би бодоод байна. Дэлхийд дээр өөрчлөгдсөн сагдлаг надаас коронавигаар. Тгийг бол яах чинь тий коронавигаар бол. Тэгэл нөгөө хуучин амьдралаар явж авах байсан болов уу гэж бодож байна. За тэгвэл яг одоогийн нөхцөл байдалд ингээл доото устчвал яах вэ? Одоо ингээд ер нь жоохон дээд тал руу гарч байгаа шүү дээ. Ер нь жоохон доошлж байгаа шүү дээ. Ингэж байгаад ингээд доото тэр чигт арчиг таалга болчихлоо. Тэгэл хөгжүүлэх юм байж. Одоо яах вэ гэж яаж чадахгүй соёлоо. Үгүй та тэгвэл яг яах вэ? Дэлхийн сүнүүл яах вэ гэдэг шиг тэгэл одоо хамт би одоо яах вэ? Миний дараагийн юм байх штэ. Би ч одоо сүүлд барыг доотоогоос их хийдэг штэ. Дараагийн юм гэснээс нэрээ. Би бэлтгэлээ энд одоо. Одоо ер нь цаашдаа ирээдүйн зорилго юу байгаа вэ таны? Зорилго өвч واخгүй штэ. Байхгүй. Багхгүй. Надад одоо тийм байхгүй штэ. Бодсон юм байхгүй. Багхгүй. Тэр мундаг хүмүүс шиг төлөвлөгөө гаргаж чаддаггүй штэ. За тэгэд одоо доот ингээ байхгүй болчих л та. За тэгэхээр та стрим хийх үү? За бодвол хийхгүй уу? Хийхгүй юу? Өс өөр чаддаг юм байхгүй ш надад. Тэгэд яа юу хийж амьдрах вэ? Мэргэжлэр ажиллах уу? Яах вэ? Ер нь бол тэгээд дам бэлтгэлийгээд гарч яаж амьдрах? Тэгэл одоо мэдгүй. Амьдрандаа дотоод таахад амьдарч болчих дотоо гэдэггүй. Тэгэл амьдрандаа ямар хөвгөлтэй шин ч та хамт тагаад. Би бас арай сүүлийн үед тийм юм бодол амар төгөлцсөн. Чи ч жоохон хөвгширч нас явж. Гэхдээ одоо ингээд сүүлийн үед одоо ингээд нас байдаг ш. Одоо жишээлбэл одоо ингээд One X Center ингээд бандуулж штэ. Тэгэл e-sport одоо Dota ингээд доошлж ийн. E-sport одоо бодвол Монголын e-sport-ийн хөгжил жоох унах болов л гэж бодож байгаа байхгүй. Тэгээ ингээд жаахан их нэлээл он. Тийм тэгээ одоо энэ салбарт ингээд бараг 5 жил ажиллажлаа штэ. Тэнгүүт ингээд би бодоод ирээдүг яг одоо энэгээр явах уу, яах вэ? Амар их бодоод сүүлийн үед тэгээд байгаа байхгүй. Чааш юу юу хөө. Чи бодоод өөрчлөх. Гэхдээ тэгээд яг тийм сонио үе дээр байгаад наа. Тийм юм их бодхоо болцсон шүү дээ. Өөс тэг бодоод ах юм бол тэгэл янз янз өмцөх байх шүү дээ. Тэгэл өөрийгөө зовоохоос өөрийгөө тэгэл одоо моменттай л амьдрах юм шүү дээ. За. Таны тэгвэл амьдралын хэм маяг одоо ер нь яаж өнгөрч? Тэгэл унтаал босоод шууд бэлтгэл рүү явд юм байна. Шууд бэлтгэл. Тэгээ шууд бэлтгэл рүү явна. Тэгээ ирээл тоглолцсон. Тэгээд буцаа. Ийм л ээ да. Тэгээ ер нь энэ амир тэнд амар байгаа юу те? Энэ амьдралын хэм маяг нь. Тий. Зүгээр багш. Яа тэгвэл одоо тэгэл уус тоглох дуртай юм чи. Тоглох дуртай тэгэл тоглолцсон. Одоо тэгэл за стрим хийгээд явж хахад ер нь амьдралаа аваа явчаар хангалттай. Яг таны хувьд бол болж л байгаа тийм. Ер нь өөр хүмүүс одоо ингээд Dota дээр гарч ирвэл тэгэл бүгд л стрим хийж байгаа шүү дээ. тий одоо зүгх юм уу тий. Тэд нар тэгээд аль нэгийг сонгох ёстой л болов уу гэж бодлоо шүү дээ. Яг стример болох гээд байгаа юм уу эсвэл паро тоглох гээд байгаа юм уу? Би үл тэгж бодоод байгаа. Тэгээ одоо яг тэгтээ бас дан стримерээ Dota-гийн стример амьдралаа аваа явна гэдэг чинь хэцүү л ахaltaа тий. Зөв хоо хэцүү шүү дээ. Ер нь хэцүү. Одоо таны хувьд бол жишээлбэл орлох юм бол амьдралаа хангалттай аваач байгаа шүү дээ. Би угаасаа мөнгө үрдэх юм уу бро? Харин тий ер нь л үрдэх. Би өөр агуулаа байдгүй би гарч нэг кофений мөнгө л үрдэх юм. За тэгээд мөнгө өрөхгүй ингээд амьдарж штэ. Тэгээ ерөөсөө одоо ингээд өөр юмд ингээд санаа зовхгүй байна. Одоо цаашдаа яах. Одоо жишээлбэл миний зүгээр ингээд би ингээд танаас зүгээр хуваарь нэг юм асууя зэ. Одоо та ингээд гэр бүлтэй болоо явлаа гэж тэл. Тэгвэл одоо яах. Яач. Одоо ингээд гэр бүлийн талаар та бодож байгаа юм байна уу? Бодсон юм алгаа. Энд дээр ерөөсөө бодох яг хоо зүгээр эн чинь ингэдэг байхгүй юу. Одоо ингээд би чинь бас арай олон жил амьдэрсэн байгаа шүү дээ. Одоо арай олон жил амьдэрсэн хүмүүсээс ч яг зарим хүмүүсээс. За тийм. Зарим хүмүүсээс одоо зарим нахаал гэдэг шүү дээ. Би ч үүдийн хөвгшин биш л дээ. Тэгээ яг тийм олыг боддог бас тийм үе байдаг байхгүй юу. Үнэхээр л ингэ ирээдүйдээ сайн зоолоод ингэчүүл яачна яах вэ ч юм уу те. Ажилгүй болчвол яах вэ ч юм уу. Эсвэл за ингэ би Dota тоглоо явчих гэж бодъё л доо. Тэгээ амжилт гарахгүй л яах вэ ч юм уу те. Тийм. Гэхдээ тэглэг амьдрал сүрхгүй л байна. Хүн ингэ сонголтоо хийгээд тэгэд бүр олон юм бодох ёсгүй юм шиг л надад санагдав. Тэгээ бодол ах юм бол яг үндэ одоо ковидын жишээ шүү дээ. Нэг унтаа босчихсон нэг дэлхий сүрчүүл яах. Тийм дэлхий дээр нэг халдварт өвчин гараал нэр ингээл фуфа нөө зомбилт кино шиг болох ч магадaltaй байхгүй. Тэр нь олон юм бодохгүй. Гэхдээ яг тэглэгээд хүн ямар нэг юм хийх ёстой л гэж боддог би. Ямар нэг юм бүр ингээд одоо спам гэх юм уу нэг юм нэг чадвар нэг юм чадвар юу ч хийж болно тэр нь одоо ус хурдан уудаг ч юм зөв би жишээ авсан шүү дээ. Ингийн юм дээр их хоол идэх чээс арай болохгүй юм. Ямар нэг тийм скил өдөр болгоо хийгээд нэг үг байдаг та.
Тэгж биш багч биш өдөр болгоо хийгээд. Би бол тэрийг амар баримталтай. Яг Тэгээ надад үгүйс амьдралдаа хийдэг нэг хийдэх юм байна. Нэг 3 4 хүн яг тийм баг. Би өдөр болгоо хийдэг. Яг нөгөө хоол идэхгүй бол хүн болдгоо шүү дээ. Ус уухгүй бол яг тэр шиг хийдэг юм баг. Тэхэл өстой болов л гэж бодож. Тэр нь юу байх нь хүний сонголт л. Тэгээ тэр нь хийзээ нэгэн цагт хэрэг болох ба. Тэр чи одоо гол нь чадвар болж үлдчихэж байгаа болох. надад зүгээр яхаа таны нэг сонирхолтой санагдаад байгаа юм. Гэр бүл төлөлтөн дээр юу гэж бодож идэм бол доо гэж Бодсоо баахгүй тэгээд хэрвээ үнэхээр тохиолдох юм тэгээд сүрэн дээ. Тийм. Угаасаа хүн болгон л анхудаа амьдарч байгаа. Тэгэл анхудаа тэгэл гэр бүл толгоолол явна шүү дээ. Тэгээ одоо яах вэ? тэгээд тэгтээ бол энэ алдаж онж байгаа тэгээ болон тий угаасаа л нэгтэй үр төлөөл үлдэх гэж байна шүү дээ. Тийм ч бодоод үлдээн те. Үлдээж явах үлдэх гэж үзсэн тэгээд үр төлөө бойжуулаад одоо том болгоно доо. Ямар гүйгүй би чадахгүй болиё гэж шүү дээ. за ингээд гэр бүл төлөлтгийг ярьснаас за ингээд одоо энэ e-спортын тамирчид ер нь гэр бүл төлөлтөө яаж зохицуулахтэй гэж Юу бодож гэр бүл байтгаа найз нөхдөдгүй баг шүү дээ зарим нь. байна. Тийм тий. Тий би угаасаа ер нь төлбөр нь тийм байхгүй. Хүмүүс одоо ингэдэг байхгүй. Одоо ингээд хүүхдээ тамирчин болгоно тий. Мундаг болгоно. Яг өөрийнх нь хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Ингээд заах ингээд хүүхд нь тэрэн дуртайчуд ургууч ингээд нэг тийм сонирхолтой байгаа. Яг нийтлэг ялангуяа манай үеийн хүүхдтэй болцоо шүү дээ. Тийм. Хүүхдэд тоглуулад амжилт гаргавал тэгээ төлбөрийн бодох хэрэгтэй. Тийм. Тэгээ нэгдүгüүрт амжилт гаргаач үгүй ч рисктэй юм ч одоо өчнөө саяас нэг одоо бидний зурагтаар харж байгаа нэг 5-10 хүн амжилт гаргаж байгаа байхгүй яг үүндээ амьдралаа гоё аваа явж байгаа. Тэгээ нөгөө бүр сөрөгдөл нь өдөр тутмын амьдрал бүр найз нөхөд байхгүй шүн зарим нь яг хөө байгалах ихэнх нь байгаа одоо ч нэг онлайн найз гэдэг шиг хамт тоглодог найз нөхөд нөө. Гэтэ ер нь нэг тийм бодит амьдрал дээр хэцүү гэдэг байхгүй ихэнх хүмүүс. Тэгээ тийм сонио жир бус байдгийг ер нь. Тэгтээ яг одоо ингээд бусад тоглоомд одоо PUBG Mobile ч юм CS-ийнхнийг харахаар гэр бүлтэй болсон хүүхэдтэй болсон давхар яа болоод байгаа байхгүй. Дотогийнхнаа харахаар нэг л байдаг. Энд яг тоглоомын онцлог юм тий яхахгүй цагийг маш их өнгөрөөдөг. Үгүй ялгаагүй хүмүүсээсээ л болж байгаа. Хүнээсээ гэж юу? Тий хүмүүсээсээ л болж байгаа. Ялгаагүй шүү дээ. Тэд тоглож байгаа Dota тоглолоо нэг юм л тоглож байгаа шүү дээ. Тэгээ хүний өөрийнх нь менежмент л гэж бодсон тийм ээ. Тэр тал дээр арай. Тэгээ маа Dota-х нь юм байна гэж юу? Харин Dota-ийнхнийг харахаар. Үгүй би зүгээр ингээд Dota дээр байж байгаа сүүлийн үед ингээд босод төрлөөр ороо ажиглангот одоо PUBG Mobile гэхэд л ихэнх нь ингээд жоох юм байж. Ихэнх нь ингээд их нэртэй хүүхэдтэй. Тэгээ тэднэрийн дэмжээд ингээд амт аваа явдаг. Эсвэл ийм болоо бас. CS-ийн цааг хармаалаа хаач аваа явчихдаг. Би тэр зөвхөн комент дээрээс тийм ялгаа байж магадгүй. Үгүй миний анзаарснараа л өөр үл ялгаа би л бол. Dota-ч болохоор хитрхи их цагийг ингээд тоглоомд авар. Үгүй ялгаагүй шөнө хүртэл. Ялгаагүй тэгж коммент хийж ажил амжилт гаргах. Тэр хүмүүс тэгж л байгаа бас мобайл ялгаа. Нэрээ ялгаа нь уцаг хармаалчин бид нэр комо ямар төврээд байгаа. Одоо CS-с харангуйцаа CS-тэй ч гэсэн бас ингээд болоо явж байгаа юм шүү дээ. Кабал бол дабуу өдөрчтэй л ихнэр хөөхт. Тэгээ хүнээс болж байгаа хөө тэр яг тоглоомноос л. PC үл PC яг мобайл ондоо хийж болох юм биднийг бодсон чинь. Тийм л юм шиг тий. Тэгээ амжилт гаргая гэвэл тэгэл босод юмнуудаа угаасаа хийж чадхаа байлаа шүү дээ. Тэгвэл одоо та Dota одоо өөрийнхөө яг амьдралын юм аягийг Dota-гийн 3 айтмаар зүрлээ. 3 айтм. Чи ямар сонио түгнээс чатны асуулт асуугаад байсан. Яг тэгэж 20 айтм. 20 айтм. Тэр миний амьдрал юм. Ямар хэцүү наа чи ямар сонио. Бодлого бодуулаад наа чи надаа. Миний амьдрал айтм. Амьдрал айтм. За драма яваа заяа би. Драма. Тэгээс гинт байж байгаа л гинт нэг юм хийх санагдсан гот гоё хийгээл явдаг гэсэн үг. Гүү ер нь л тэгээд хийх юмаа тэгээд хийчихнэ. Гол нь гяс сав л хийчихнэ ер нь. За. Тэгээд драма авъя заяа. Үүр ямар айтм баг. Драма. Тэгээд нэг байнга авдаг заяа. Бүр байнга авдаг айтм гэж байгаа лөө. Гутлахгүй Dota тоглодог хүн байхгүй тий. Байхгүй шин. Тэг гутлаа авъя. За. Тэгээ байнга авдаг гэдгээр. Тий, гутлаа авъя. Байнга маст штэ. Тэр шиг гутлаа авъя. Гутал дараа. Тэгээд юу хийж байна? За арилжаас залуустад болгоход Motforex-с зохион байгуулдаг арилжааны тэмцээний маань 4-7 хоног маань эхэлсэн байгаа маань. Та бүхэн дансаа $100 зөнгөлөд оролцох боломжтой бөгөөд тэмцээн маань 125 сая төгрөгийн шагналын сантай 7 хоног бүр хамгийн их лот арилцсан арилжаачд $500 өмнө бүхий Motaba-аар үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлгэлж байгаа юм байна. Тэгэхээр та дэлгүүргүй мэдээллийг Motforex-ийн сошиал сувгууд болон вебсайтаас нүглээ авах боломжтой. Арилжаач танд амжилт хүсье. Стикч бас маст тий. За ёстой мэдэхгүй юм. Ямар ч тийм ингээл авчих. За. Ордох нь бол орж ирэхгүй юм.
За тэгвэл ер нь одоо стрим ч юм уу энэ яг амьдралдаа ирээдүйд арай нэг өөрөөр төлөвлөж байгаа юм байна уу? Арай нэг стрим арай өөр төрлөөр хийн ч юм уу эсвэл бүр тийм ерөөсөө төлөвлөсөн юм байгаа юу? Баггүй шүү дээ. Залхуу юу ч байхгүй. Байхгүй юу? Баггүй. Би л одоохондоо л зүгээр л enjoy хийж байгаа. Enjoy хийж байгаа. Угаасаа тэгээд олон жил ажиллахаар чи ч удахгүй мэдэн дээ ирнэ. Бас жоохон сонирн болцтой хүн юм. Тий. Би бол яг ингээ 10 жил тэр чинь ингээд яг зүгээр ер нь гоё л байсан л да. Би ер ажилд ер нь хайртай л байсан. Гэхдээ ингээд өдөр болго ингээд давтагдаад байгаа ш нэг анимашн бид ингээд босоод яваал ингээд тэгээд завсар цагаар даа. Тэгээд сүүлдээ тэр чинь амар юу болчихдөг юм ба. Нэг тийм прешертэй. Одоо нэг чи бодоод нэг яагаад байна гэж нэг жоохон эмор байдаг. Тэгээд Тим юмнууд авааддаг байхгүй. Тэгээд би бол одоо тим авах хүсэхгүй. Зүгээр л яг enjoy хийж. Нэрнгээсээ л дэлхий сүрчгүй л тэгээд ингээ ангаагаа байж л энэ. Одоохондоо. Тэгээд дота өгтөл стрим хийн гэж бодож байгаа. за тэгвэл тийм л. за Монголынхын дотог одоо ярил л да. Монголын дота. Монголын дотогийн хөгжлийг яаж харж байна? Тэгэл хамгийн жилийн өмнө шүү дээ. Харин Хамгийн тантай ярихад бол амьдарч байгаа шүү дээ. яг хамгийн гоё үе дээр явж гэнэ гэдэг яцгаахгүй. Надад болохоор нэг хавар унаад байгаа ч юмсаар. Тэгэл пик үе дээр л байгаа шүү дээ. Тэгээ энээс илүү унжил үе байж л байгаа шүү дээ. Зүгээр яхаа бид нар нөө амьдралаас их л юм өсч байгаа. Тэгээд тий нэг Монголог дивишн нэгт тэгэл нэг гарч марж исэн үе байгаа шүү дээ. Тим юмнууд үдцсэн болохоор тэгээд хүн болгон тэгж гарч чадахгүй шүү дээ бодлоо. Аз яг үнэхээр л Аза базад бол гоё тий нэг л орой. Гэхдээ яг туйлын хүсэл нь тийм. Тэгээ бүр бол дэлхийд ч гэсэн топ тим болъё л да тий. Тим спирит байг тэмцээний топ 3-т ордог ч юм уу тий. Гамиг гэлдэтэр шиг яг туйл нь тийм. Гэхдээ стил тэгэл надад болжлаа шүү дээ. Гол нь бууж өгөх эсвэл нэг хожил хэрэгтэй бах одоо бол. Тэгэхээр мөрөөдлийг TI-ийн тайзан дээр л нэг Монгол 5 хүнтэй гарч авсан гэж боддог байсан ч одоо ингээд Монголыг харахаар нэг боломжтой ч шиг бүр дасчлаа тий. Анх ингээд амар мөрөөддөг байсан ч одоо ингээд банк плей-офф тоглож байгаа Монголыг харангуй. Тэр нэгтөө. Тэр нэг нэг нөгөө мундаг өгөөдөг хашааж байгаа гоо. Тэг яг мэдээж Counter Strike юу CS-тэй Монголцтой бол мэдээж хишигдэж байгаа. Яг тийм тэгж бодох юм бол амжилтгүй юм шиг. Гэхдээ бодох юм бол сонирн байгаа сте чи. Монголоос Dota тоглохгүй, Pro тоглох гэж 20 өрөхгүй л юм байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь нэг баг очиод шууд TI руу явна гэхэр чинь надад бол сонирн байгаа байхгүй. Тэгвэл одоо уг нь ядч хамгийн ойрхон үе дээр ирж байгаа шиг байгаа тий. Үгүй тэгээд одоо энэ чинь юм шүү. Бид нар яг ялгаа писинд байгаа үетэйгээ ялгаагүй байхгүй. Яг үнд нөхцөлөд. Бид нар ингээ писинд очиж мөнгөө төлөөд одоо за мөнгөө төлнө эсвэл мөнгөө тоглодог ч юм уу. Дэмжлэг нь тэр байсан байхгүй. Одоо ялгаагүй. Тийм писиний одоо ингээ мөнгөө тоглоулдаг ч юм уу эсвэл писиний мөнгө өгчих гэж гоохгүй. Тэгвэл ялгаагүй байгаа байхгүй. Зүгээр гэрээсээ тоглож тий хаана дэмжлэг байгаа юм бэ? Тийм биз дээ. Тэгээ бор зүрх ирлээ шүү дээ. Одоо ер нь шинэ тоглогч нар гарч ирнэ гэж бодож байна. Гарч ирэхгүй юу? Ирэхгүй юу? Ирэхгүй шүү дээ. Яаж тэр пэйж айтмыг сэжлэх вэ? Keydrop-ийн вебсайт дээр манай Vivid промо кодыг ашиглан депозит бүр дээр 20% бонус авах боломжтой бөгөөд цаашдаа манайхаас зохиох олон giveaway-д оролцох боломжтой байгаа шүү. Тэгээ манайхаас одоо $200-аас $300 орчмын giveaway-ийн линкийг одоо энэ хөвжлийн доор тавьчих. Та $2 депозит хийгээд оролцох боломжтой. Монголын ер нь Dota-гийн нөхцөл байдлыг сайжруулах гэвэл ер нь юу хэрэгтэй гэж бодсон? Сэргийг ч юм эсвэл энэ байгаа эдийг дэмжиж гэвэл Одоо яг жинхэнэ дутагдж байгаа. спорт шиг болох хэрэгтэй л гэж бодчих. Өгний спорт л таа. Зүгээр манайхаас өөр оронд бол. Гэхдээ яг сүүлийн үед одоо ингээл хаасаг үл спорт гэж ярьдаг болчихлоо шүү дээ. Нийгэм даяараа л мэддэг болчихлоо. Тийм яг нэг үеийн удах юм бол одоо гэгээлгээр харах юм бол хөлийн зөвшөөрөх гэж байна шүү дээ. Гэтэ яг бодит байдал дээр тийм бол байхгүй шүү дээ. Тийм. Ер нь контр дээр ч байхгүй шүү дээ. Яг ясаа ярих юм бол дэмжиж байгаа газар ч тийм дэмжиж байгаа газар цөөхөн гэж угаасаа огт байхгүй шүү дээ. Монгол компани хийзээ дэмжиж мөнжид яваад. Харин сүүлийн үед л нэг Монгол одоо организацнууд үүсэж байна. За дэмжлэг хэрэгтэй нэгт. Тийм, үгүй дэмжлэг гэж. Санхүүгийн Үгүй яг жинхэнэ спортч болох хэрэгтэй байна. Тэгээ спорт уус бизнес шүү дээ. Бизнес бүр маш том бизнес тий. Одоо айлч төрлөн шүү дээ. Одоо маа Монгол зүйл уламжлалтай спортуудаас одоо хамгийн гоё байгаа сакс шүү дээ тий. Яг хоо тэр шиг гоё биш юм а гэхэд ямар нэг байдлаар спорт шиг л болох хэрэгтэй байна. Миний сакстэй сүүлийн бүр аим гоё өгчлээ. Мангар үрдэн. Тийм. Тэр үл яг одоо олон юм байдаг. Мэдгүй өсөлдөж байгаа газрууд олон байна. Гэхдээ тэгтээ анхнаас тийм байгаад бол өршөлтөө. Тэр яаж тэгж хөгжлөг бол би мэдэхгүй юм. Тэр одоо байгалийнхаа шалгалаар тэгдэв юм уу? Яг зүрж ирж ирж байгаа хгүй. Нэг жинхэнэ спортчиг хийж авах хэрэгтэй. Одоо санхүүгийн ч байл одоо юу гэдэг сэтгэл санаа энэ төр одоо ингээд хүн спортоор хичээлдэг гэж харах хэрэгтэй. Тэгэхээр одоо ч бас арай нэг тоглогч нь өөртөө юу?
тий. Тоглогч нь өөрсдөө ч тэр одоо үзэж байгаа community яа гэдэг хүмүүс ч тэр тэгж хүлээж авдаг байх юм байна. Тэгвэл хэвдээ байна тий. Харин би яг түрүү яг яриа явжсэн. Бид нар PC-ний мөг гуугаад өнгөө тоглодог байсан. Одоо нэг жоохон арай өөрлөлцсөн байхгүй хэлбэн гэрээсээ тоглодог. Гэтэ стил хэвэр. Арай нэг боловсрцсан л юм байна. Тий, арай жоохон тэгшсэн. Гэтэ стил тэгэл нэг хэдэн хүмүүс гэрээсээ тоглодог хэвэрэл. Танд ингээл хаяа одоо сүүлийн үед нэг хүмүүс ингээл чесэл тоглоод нэг чес тоглоод. Нөгөө хэдийг дотоогоо тоглохгүй ингээл нэг сүүлийн үед нэг хүмүүс нэг тим хандлага гарч ирээд штэ. Энэ тал дээр тавьж одоо ингээд бит энэ одоо баг ингээд дотыг хөгжүүлчих боломжтой сүүлийн хүмүүс нь бит тийм юм уу гэдэг тийм юм мэдрэгдэж байгаа юу? Гүү Хариуцлага тийм олон бодохгүй. Ойсоо тэгээд хэцүү үйдэг шүү дээ. Тэгэл одоо ингээд Би эвлэрээ одоо ямар коуч мууч биш тий. Одоо нэг одоо том орны зэш яа би ажиллаа хийж ивэл өөр өнцгөөс харж. Тэрс би зүгээр л гэртээ тэгэл олон юм бодох. Тэгээ анхаагаа байж шүү. Дота тоглолмоор санагдвал тоглоно. Чиз тоглолмоор санагдвал тоглоно. одоо ингээд эвлэрэл дотог ингээд доошоо уналтанд оруулаад байж ах хэвээр бид нэрээс юм хийх хэвээр болов. Висгүй л дээ. Нэг хүнээс хамаарх зүйл биш бах миний бодлоо. Ярьж олуулаад хийх. Тэгээ олуулаа хийх бөөнөр хийх хэрэгтэй бах. Тэгээд олуулаа хийгсэн ч бидний бас мэдлэхгүй юм бол байгаа бах. Гэхдээ яг тэд нар бүгд экскьюзтэй. Үнэхээр мундаг өөртөө хөдөлмөрлөж чаддаг л тэгэл. Өнөөдөр ч маргааш хоёулаа тий квалифайрт орол. Тий авраг авч боллоо шүү дээ. Ер нь бол Тий. тэрвээ чаддаг бол. Тэгээ яг зүгээр спорт гэдэг үзэхээсээ хараад тэг мэдээж одоо санхүүгийн угсаал байгаа шүү дээ. Энд чинь угсаа бизнес болохоор. Тэгээд тим тусалцаа бол хэрэгтэй байх л гэж. Бүр маст хэрэгтэй байх. Тэгэхгүй одоо тэгэл ялгаагүй байгаа нэр нөхцөл. Одоо Монголд байгаа 3 баг. Монголд тэгээ сая 1 2 3 Монгол баг байхгүй шүү тэгээ нэг 3 баг шүү дээ. Монгол ч л баг байгаа. Нөгөө хэдийг харин баг за шүү дээ. энэ 3 ер нь цаашдаа ер нь ирээдүг нь та хэр гэж харж. Зүгээр яг стак тоглолоо. Тий. Тэгээ өөртөөс л болох. Одоо за жишээлбэл Монголын баг дээр ярив. Тэгээ мэдээж цаг хугацаа бол хэрэгтэй байх тийм бид нар. Тий яг Монголын кейс дээр ярих юм бол цаг хугацаа хэрэгтэй бахаа. Хэр их хугацаа хэрэгтэй бол. Зөндөө их. Харин тийм баг. Ер нь Одоогийн яг лилгааны эхлэлтэй адилхан гэж харж болох. Одоогийн мундаг тоглож байгаа яг мундаг ч Монголдоо гэж би ярина. Одоохондоо л яг зүгээр одоо сайн тоглолдог гэж үзэж байгаа хүмүүс байгаа шүү дээ бид. Олон жилийн тэгэл өөрсдийнх нь төрөний баг амьдралынх нь бүтээл өнөөдөр харагдчихс бид нар дэлгэцээр, дотогийн дэлгэцээр, компьютерийн дэлгэцээр. Тэгэхээр тэгэл хугацаа маш их хэрэгтэй. Гэвгэнт нэг унтаад зэрэг би өдөөс өхөр шиг тоглодог болчихсон. Тэгэл би тоглоомоор юм шүү дээ. Харин ер нь бол дэмжиж байгаа газар ч гэсэн хугацаа их хэрэгтэй гэдгийг нь ойлгохгүй тэгээд нэг хэсэг яваад амжилт олохгүй нэгэ бодохгүй. Прешэр хийгээд тийм юмнаас бас тоглогч нараас өөрсдөө тэр чинь бизнес юм ч одоо тэргүүл мөрөхгүй л яхааргүй тийм. Тэгэхээр бас дотын ганц асуудал нь тийм байлаа л да яхаар. Айлч тоглоом тийм бах уу? Айлч. Хэдүүлээ ч гэсэн одоо лилгааны кейс дээр аваад үзэхэд баг тэр бүтэн жил бүтээсээ гарахгүй бэлтжижил тийм яг хэмжээнд үзсэн яг үнийг. Ер нь л тэгж. Тэгэл нэгс гараагүй. Тэгэл тэр жоохон салгартаа л ирсэн. Тэгээд хүн хожгоо болчихж байгаа юм. Тийм. Тэгэхээр тэгэл маш их коммит хэрэгтэй баг. Дээрээс нь цаг хугацаа бас хэрэгтэй. Тэгэхгүй нэг өдрийн дотор өөрчлөгдөн. Тэгээ сүүлийн үед за ингээд манай дотог ийж чинь ингээд дотоогоо тоглохоор жоохон талхуураад байгаа юм байна ш. Дото тоглох арай багассан байгаа гэж харахад. Яг бөөрн авт болцоо л да. Нэг л юм хийгээд байгаа болохоор лил хүртэл өөдөж чинь гэдэг гэж штэ асуухад. Тэгээ лил хүртэл штэ ялгаагүй хүн байгаа тийм. Ялгаагүй. Тэгэхээр тэрийг зүгээр хараа харах өнцгөл өөрчлөх гэсэн. Тэгэж одоо ажиллаа хийж байгаа ч юм уу. Эсвэл нэг заавал би нэг ингэ тоглоно лай болохгүйгээр. Тэг үнэхээр завсарлал мөрөл тэгэл завсарлал та. Харин тэр ихтэй ер нь дотыг за хуучны тоглолт шиг тэгж өдөр шөнөгүй тоглох нь ер нь хэрэгтэй гэж бодож байна. Одоо л хэрэгтэй л гэж бодож байна. Хэрэгтэй л гэж бодож байна. Тэрсэн дасгалжтай байна. Тэг бид нар ялангуяа дота дээр дота ч нөгөө нэг амар ер нь бол бооринг юм штэ. Маш байдаг штэ тэг явж идэг. Гэхдээ дайных нь момент үуч амар штэ. Гоё. Тэнд алдах хэрэг байхгүй штэ. Би нэг газрыг шигэж юм нэг скилээ алдлаа. Зөв өөр жишээ авсар. Тэгж алдах хэрэг байхгүй. Тэрийг алдааг нь багасгах юм нөхцөл чинь байх тоглох штэ. Одоо энэ дээл амар байгаа том багууд чинь амьдралын дотоох штэ. Яг хөө миний бас нэг хаддаг юм байна. За бусад тоглоом дээр арай гайгүй зөө. Дотогийнхан дээр байдаг нэг миний төр ажигладаг юм ингээд. Манай Монголын дотогийн бүх тоглогч нар ингээд амар амархан тэр тийм санаа. Түр пав тоглож байгаа. Энэ суугастай. Байнга л нэг өө хайгаал тэрээд. Тэр нь одоо яг
Тэгээд яг зөв гэж бодож байна. Хүний өөрийнх нь- хүн болгон 5 өөр хүн тоглож байгаа, паб тоглож байгаа. Угаасаа л ингээл хүмүүсийн жоохон харах үзүүд өөр байгаа. Үйл ойлголцох үе гарч ирнэ. Тэн дээр ингээд заавал ингээд тилт аваад байх хэвээр юу яах хэвээр. байн гаваад ах хөөж. Мм. Тэр чинь яг зөв ганц нэг бол надад бол байх зүгээр л юм шүү. Үгүй тэр чинь өөрийгөө self defense механизм шүү хүний. Их ямар нэг юмнаас буруу хайш. Гэтэ яг байг тэгээд байвал надад бол асуудал юм шиг. Одоо бол тэрийг бас зарим үеийн хүлэмж шүү. Одоо би Бос тоглоомс илүү байна гэж үү? тэг ер нь бол тийм хамаагүй лөө. Тийм юм уу? Тийм. Тэгээ CS мэс чинь тэл үнэхээр за ингээл багийн үн шал бодож ирснээс нь өөр юм өгөх. За яах вэ гэл өнгөрч. Дараагийн раунд хоёлын ингэж ч юм эсвэл тэг үнэхээр тайминг таарсангүй ч юм уу. Тэгвэл энэ нэг суух хэвээр энэ наалдахтай тэргээл ингээл бөө болдсон шүү дээ. Ингээл амар тэрэл ингээл Азиудтай тогломооргүй нь Европчуудтай тогломооргүй ингээл бүр ингээл амар аваад идэв шүү дээ. Тэр надад бас мэдхгүй яг Dota дээр л ажиглагдаад байгаа. Тийм үү. Тэг би ч альч гадар байгаа л гэж боддог шүү дээ. Онлайн тоглоомны community чинь тэгээд бидний амьдралын тусгай шүү дээ. Ямар нэг тоглоом нэг. Яг би ингээд төгсөө мөксөг ч юм уу. Фортун сөүл энэ төр гарахаар тэрэл дээр яриа гайгүй яг нэг Тэгээ хөө өнөөсөө л болж байгаа хоо. Хөө өнөөсөө л болж байгаа. Тэгээд угсаа ихэнх л тийм байгаа шүү дээ. Тэгвэл би хүлээн зөвшөөрч байна. Хөө өнөөс ухав. Яг тоглоомноосоо ч биш байх. Миний бодлоо. Альч тоглоом тийм токсик л байх шүү дээ. Амар токсик байх шүү. За таны одоо за жишээл өдөр тутмын стрим дээр чинь за донешнууд орж идэг болох тий. Аа. Тэмцээний үеэр бол мэдээж хамгийн их орж ирэх үү. Тэгдэг. Би бол одоо баярлалгүй ямар шалтгаангүй надад мөнгө өгöd тэгээд би ч одоо сүултээ одоо тэгээд сүултээ ч юу ер нь тэгээд ичхгүй аваад шүү дээ. Тэгээд Би яхад тэгэл. За нуулгүй хэлэхэд нь штэ. Мм. Нэг өдөрт хамгийн их авчихсан дээ шүү дээ. тэр нөгөө баалигийн үе их баха. Тэр бүр замбраг өчнөө сая төгрөг өгсөн ш. Бараг 5 6 сая төгрөг баха. Нэг өдөрт үү? Тийм, тэр баалиг үе. Тэ та явлаа. Яваагүй гэдэг бас. Гүү тэр баалиг гэж би угсаа явна гэж хэлээгүй. Тэр чинь угсаа бичих текст олдохгүйсэн. Аха. Тэр би тоглоомоор баали явна гэж бичсэн. Би юм баали гэж арал хаана байдгийг ч мэдэхгүй. Сүүлд нь Google-д ч мэдсэн яг. Тийм. Тэгээд тэр өдөр бүр амар мөнгө өгсөн. Ямар ч тогсоо зайгүй ингээ би юм ярьж чадахгүйсэн шүү дээ баг. 1 2 цаг тэгээд өгөөдсөн шүү. Тэр л маш их мөнгө өгсөн. За одоо тэгвэл энэ одоо Ikigai энтрийн stack Балдан Ikigai Zuki гэх stack юу? Stack гэж тэд нар stack үшээ багч биш. Харин тэ ер нь ингээд за одоо угаасаа ингээд тэд нар ч одоо ингээд амьдрахын тулд мэдээж ингээд тоглох хэрэгтэй шүү дээ одоо. Мэдээж баг бол за гадагшаа багууд руу ороход одоохондоо жоох хэцүү. Мэдээж энэ таваар яваад амжилт олох хэрэгтэй ч юм уу. Энэ таваараа явбал ер нь хэр гэж бодож байна. Одоо ер нь яг яах вэ? Тэг яах вэ? Тэр хүмүүс л мэддэг. Би одоо ах нь зөндөл олон жил гэж ярих уу бид нар. 1 2 жил 3 жил баг зурлалцсан шүү дээ. За яг Би ч ихэнхийн мэдэн тэд нар ч өөрсдөө ихэнх юм мэдж байгаа шүү дээ ер нь. Тэгээл л одоо тэгээд бүлээн зөвшөөрөл тэгээ хамтаа тоглох юм шүү өөр хүмүүс тоглох хүмүүс олдохгүй. Тэгээ сая нэг хэсэг салцгаалаа шүү дээ. харин Одоо нөгөө бие биегээ би нэг таашгаа. харин тэгээд байгаа. Тий, салаад энэ тентхийн багууд руу явж маад стак ороо. Тэгээ өлегтэй юм болоогүй шүү. Ялгаагүй цаана тэгэл хүмүүс байгаа шүү. Харин Тэгэл сайн ч тал байгаа, муу ч тал байгаа. Тэгээ нөгөө нэг үг байгаад идэх шүү. Мэдхгүй. Танихгүй ямар гэдэг лээ. Тэр шиг тэгэл мэддэг хүмүүсийг тоглох юм шүү. Болон сервис үзэх хэрэгтэй баха. харин Ерөөсөө сервис үздэггүй шүү дээ. Ерөөс дотоо тоглохгүй. яг надад яг үнийг хэлэхэд одоо нэг юм боломж байна заяа. Монголоос ямар ч хамаагүй 5 тоглогчийг баг болгоод гадагшаа бүүтлэлээ тулгах боломж байна. Тулгана. Тэгээ энэ дээр та яг юу гэж бодож байна? Яг та миний оронд байсан бол ямар 5 тоглогч авах вэ? Ямар 5 тоглож авах вэ? Гадагшаа авч яваа тэг яах юм? Баг босгох юм уу? Яг тулгах боломж нь одоо ингээ гадагшаа бүүтлүүлээд ингээд юм хумаар нь ингээд дэмжиж яг бодитоор одоо яг организашн болгох юм. Дөнгөт Тэгэл бэлэн болсон хүмүүсийг жилийн хугацаа байна. Дөнгөт та яг яах вэ? Миний оронд жил гэдэг чинь тэг бэлэн хүмүүс хэрэгтэй шүү дээ. за PP-гийн тавыг гэж бодож байна. Тэгэл бэлгүүн үнтер юм шүү дээ. Дөнгөт туршлагатай шүү дээ. Бүгд туршлагатай за шүү дээ. дөнгөт тэр тавын одоо хүсэмжит цалин зардал гэж байгаа шүү дээ. Тэр за тань цаа хэлсэн шүү дээ. За тэгвэл тэр зардлыг бодонгуудаа боддоо. Миний оронд өөрийгөө тавьвал та тэр рискийг аваад ингээд нэг жил явах уу? Хэцүү. Харин тий. Үнэхээр л амьдрал үйл тохиолдол. Надад одоо ингээд тэр хүмүүсийг хичээх үү гэдэг чинь бас байна. Харин тий. Надад бол яг арай бэлэн санагдаж байгаа нь л тэр идэл санагдаж.
Надад бол яг тэр боломж байна. Тоглогчийн хувьд ч хувийн хувьд ч те. Бэлэн болцсон хүмүүс. Тэгэхгүй одоо хүмүүс ингэдэг байхгүй ингээ багцаал ер нь сайжирмаа тэр нь. Одоо ингээд бодъё л доо. Одоо ингээ хоёулаа маргааш баг одоо ингээд санхүүжил аваа яваа нэг багтаа болъё гэж бодъё. Тэгэх юм бол одоо үнэхэр л ирээдүг бодох юм бол одоо багцуул гэж хүмүүс ер нь ярьдаг байхгүй. Тэгээд маш их хугацаа хэрэгтэй шүү дээ. Жил хангалттай биш байхгүй. 3 4 жил одоо юу гэдэг. Тэгээд урт хугацааны юм байх хэрэгтэй байхгүй. Яг нөгөө нэг 5% тавуулаа биш ч гэсэн. Тэнцэнэс ч одоо ингээ хүн өмнө одоо сүултээ үнэхэр болохгүй л одоо сольж мэлдэг ч юм яа гэдгийг. Одоо урт хугацааны юм шүү дээ. Тэгэхээр ч одоо яг жил ихээр чинь чамд бэлэн баг хэрэгтэй гэсэн үг шүү. Бэлэнтэй багч биш бэлэн хүмүүс гэсэн. Бэлэн тоглогч нар. Тэгээд арай жоохон бэлэн болцсон гэхэр ч тэгэл сонголт ганц л хүмүүс байна шүү дээ. Бус нь бол тэгэл надад бол болоогүй л гэж боддог шүү дээ. Хөв хүмүүс болоогүй хоо. Манай. Яг болцсон хүмүүс зөв ганц нэг нь байгаа л. За тэгээд танд тийм боломж болвол Одоо тэгээд би бол бэлэн амарчтай авна уу? Би л хэлээ. Тэгэж надад уус хугацаа байхгүй юм биш тий. одоо яг TPP-ийн 5-ыг хэлж байгаа шүү дээ. Тий. Ер нь одоо яг тэдний генерашны тоглогч нар. Тэр одоо яг тэр хэд ч аваад яа гэж бодохоор яг ярьж үзсэн л дээ. Тэгээд үнэхээр явж идэл дундуур нь за нэг 3 4 сар үзээ болохгүй байл дундаас нь шантарч хөтэй гэсэн жоохон тийм бодол байгаад. За тэр хэд шантар тэгээ шантраад тэгээд эвлэрч байгаа болов. Одоо бас яг жилийн тэр төсөв тэрүүдтэй гаргаж ихээр асар их мөнгө гарах гэдэг шүү дээ. Тэгээд тэн дээр ингээд тариуцлагатай л орохгүй бол болохгүй байгаа байхгүй. Яг хүмүүсийн одоо надад гайгүй шиг санагдаж шүү дээ. Тэг шантарахгүй баха. Тэдэрсэн тэнийг хүмүүс биш шүү дээ. Хожигдоод сурцсан, хожоод сурцсан хүмүүс байгаа. Тэг ихлэ ядаж хожигдож сурах хэрэгтэй. Багцуул хожигдож чадахгүй одоохондоо дэмэж дийлэхгүй шүү дээ. За эсвэл хоёр дахь опшн бол байна. Арай бага зардлаар мэдээж нөгөө идэг авах 1 2 3. Тэгээ гадагшаа бүтлүүлээд тэгвэл амжилт үүсэх үү? Наах үнэхээр бэлдвэл тэгэл амжилт гаргана шүү дээ. Угаасаа тийм кейс нь болж исэн биз дээ. Тийм кейс нь болж исэн шүү дээ. Гол нь тэгээ бас харин зарим дэмэж авчиаддаг. Нэрийг шатрагддаг. Надад яг боломж байна. Яг энэ хоёр сонголт байна. Яах вэ гэж бодоод байна. За чи л тэгэл босгоч. Чи босгоч. Би босгочих. Тэгээ та тэгээ зүгээр ингээд миний орд байсан бол бодоод үзэлтэй. Яг яах вэ? Асаа олон фактор байна шүү дээ. Би бол яхаа болдог. Би бол багцуулаг бол авахгүй. Яваасаа. Тэг бэлэн гэтээ манай хэд бас би бэлэн биш шүү дээ. 1 2 шүү дээ. Бэлэн болж амжаагүй. Одоо л хожигдож сурч байгаа шүү дээ. Гол нь хүн хожигдож сурах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээ дундаас нь гів ап болчихвол тэгэл балар шүү дээ. Аль ч хөл юм байна шүү дээ. Хожигдож сурах хэрэгтэй. Тэгжээс хожиж шүү дээ. Тэгэхгүй майхан ч одоо нэг хожигдол тий шууд дэлхийд хүрчдэг шээ. Айгуу сэн би бүр гайхаад. Гоё гэгээлгэр хүлээж авах хэрэгтэй шүү дээ. Дараагийн хожлын маань бейс болж ийна гэ тий. Сургамж болж ийна гэж авах хэрэгтэй. Хожигдож сурах хэрэгтэй. За. Би л яг тэгэл хагийн энтрийг л авах шүү дээ. Билээ шүү дээ. Тэр хэд чинь тамирчид шүү дээ гол. Бээр зардал бол мэдээж маш өндөр гарна. Тэрийг олно гэдэг угаасаа буцааж нөхөн гэдэг бол хэцүү байна. Гонсо Дотагийн экономи би ерөөсөй ойлгохгүй. Харин тийм. Нөгөө яг Дотагийн жинхэнэ real life экономи доторх нь биш шүү. Яагаад ингэж ашиг олох боломжгүй байна? Яг бизнес өнцгөөс. Топ 5 ер нь баг 4 5 нь ашиг олдог ч юм уу яг үнэ хэлээ. Олцдог байх л та. Тэр ч олцгоо л та. Чи зүгээр Ликопедиг нь орол үзэлтэй. Нэг тоглогч $40 сая эрнэг байгаа шүү дээ. Тэгээд өмнөхөр татвараа төлөөд энэ бас нэг юм үлддэг үл үүдээ юм шүү дээ. Тийм цалин мөнгөний тэгээд дооргууд нь нөгөө нь. Тийм. Тэмцэнээс авч байгаа мөнгөөр яг нөхдөг болов. Одоо тэгээд бас Дотагийн тамирчтай цалин бас нэр өндөр болчихсон. Нэг үе утгад ийм байгааг шүү дээ. Маш өндөр. Ийм байгааг. Ер нь хамгийн одоо амар өндөр болчихсон. CS ядчил мейжртаа ороход л хангалттай мөнгөний сандагчж байгаа байхгүй. Маа Дотагийн тэр стикер одоо стикер дүүцүүлэх юм л стикер шиг юм сонио юм байна тий. Чи өгдүүлээ тэр бандлыг авдаг юм. Гардаг юм чи өгдүүлээ. Хайх гардаг та нэг. Voice master. Supporters. Тий, supporters club гэлээ. Тэ одоо байгаа юу? Одоо тэгэл гаргал байлгүй. Тэрсэн тэгээд сонир байна. Нөгөө нэг event distribute хийдэг. Одоо яг нөгөө одоо Монгол фэн гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээ өөртөө л үүсгдэг юм байна. Тэгэхээр шинж худалдаж авахгүй байхгүй. Эхний удаа чи TI-д орлоо. Тий. Шинж худалдаж авахгүй шүү дээ. Нэг
5 одоо бодъё л та би өөр орноор нэг 5 Перу TI-д ороход би эзэж эдний support club-ыг авахгүй байхгүй. Монгол руу эзэж авахгүй. CS ч бас тэр зөвүүн л уусаа Тий. амар авагдчихад байгаа. Тий, even хийдэг хөө. Even distribute. Яг тэгш ингээд дараа. Уг нь доотод тим юмтай болчвол хүмүүсээс хичээх л бах тий яа харахгүй. Одоо CS дээр чи ингээд 3 слоттой болсон гэж сонсонгод Монголын CS юм баг бүгд хичээж байгаа байхгүй. Тэр яг амар боломжтой болчиход 3 слот нь хэлсэн. Тэгээгүй л Амар хичээх юм гэсэн. Үнэхээр яг тэгэл амжилт дарахыг юм. Тим юм хоёулаа TI ороод маргаашаа хоёулаа чаддаг бол ч тийм мондөг тоглолтод маргааш шууд open qualifier ороод маргааш гэж хизээ чинь тийм нэг open qualifier ороод очиод энэ чинь тэр эдийн сая долларыг авъя л та ярьдаг. Дотод одоо Монголын дотод Тэгж тим юм байх байгаа юм шүү. Тэгээ харин хүмүүс яагаад тэгж бодохгүй би байна. Тэгэхээр тим юм байхгүй байгаа юм болов уу гэж бодод шүү. Манай тоглогч дандаад нэг 10k авчих гэл нийлээ үздэг байсан. Одоо ч 10k-гийн оронд 10 сая доллар байгаа шүү. Тэгээ хүмүүс яагаад тэгж бодохгүй вэ? Харин тийм асуудал байгаад байгаа. Нөө үнэхээр л тоглож ирсэн бол. Би ч яг бороо тоглогчтой буугаад өгсөн л дээ. Аль хэмжээд бууж өгсөн. Юу олон бууж өгсөн. Тэгээ хамгийн сүүлд хизээчлээ нэг ороод бууч. Өө тэр штэ нөгөө хожигддаг. Ямар. Лилбэнд би ч хамт орсон байхгүй тэр концепт наа. Тэгээд хожигдал тэгэл би ер нь бороо тоглохгүй гэж удаа. Тэгээ тэрнээс qualifier ороогүй штэ. Нэг бүр огт ороогүй. Тэгээ буугаад өгсөн. Million Goats. За ингээд яварцсан өнөөдрийн яриагаа хойлоо дуусгая. Дараа нь дахиад нэг контент байгаа болохоор тий. Тэгээ яварцсан ирсэнд баярлаа. За бас урьж оруулсанд баярлалаа. Тэгээд нилээ өөрт болчих шиг байлаа тий биш тий. Гэхдээ гэхдээ ер нь хоёулагийн яриа өмнөх орсон хүмүүсээс хамгийн богино бол. Тийм. Тий хамгийн. За богино урт аа. Тэгээд хамтдаа бас хамт үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. Тий. Тэгээ өөрсөн тэмүүчэндээ баярлалаа. За тэгээ өндөрлүүлэх үү? Тэгээ да. За тэгээ манайхан лайк, subscribe дараад лайк дараа. Өөрийн хүссэн CS тоглоомын скинэ exchange болон апгрейд хийн Keydrop-оос аваарай. Мөн Vivid промо кодыг ашиглан цэнэглэлт бүртээ 10% хөнгөлөлт авч манайхаас зохиож буй giveaway-д оролцож скин эзэн болоорой. Keydrop. Хамгийн хурдан орлол зарлага, хамгийн бага спрейд, хамгийн хурдан арилжааны гүйцэтгэл, хамгийн их арилжааны сонголттой. Азийн хамгийн найдвартай, даатгалтай Forex broker MOTFX. Plus Mongolia. Million Goats.